Украины ерөнхийлөгч Днепр Петровсод очиж цовруул халдлагад өртсөн хүмүүсийг эргэж эмнэлэгт зочилсон байна. Халдлагын дараах зохицуулах штабын хуралдаанд ерөнхийлөгчөөс гадна ерөнхий прокурор, аюулгүй албаны дарга, дотоод хэргийн сайд, эрүүл мэндийн сайд, ерөнхийлөгчийн захиргааны дарга, Днепр Петровск мужийн захирагч, хотын мэр, хууль хяналтын байгууллагын дарга нар зэрэг албаны хүмүүс оролцсон байна. Тэрээр хүчнийхэнтэй уулзаж холбогдох талуудын саналыг анхааралтай сонссон тухай мэдээлжээ. Одоогоор мэдээлэл том бага байгаа талаар онцлон тэмдэглэсэн байна. Гэхдээ хэд хэдэн чиглэлээр тодорхой баримтуудч байгааг үүсгэсэнгүй. Шаардлагатай бүх хэрэгслээр хангагдсан өндөр зэрэглэлийн мэрэгчлэтнүүдээс бүрдсэн шуурхай групп энэхүү хандлагыг мөрдөн шалгах болно. Хөрш оронтын мэрэгжлийн байгууллагуудаа тэд хамтран ажиллаж байна гэж ерөнхийлөгч Янукович онцлон тэмдэглэв. Ерөнхийлөгчийн үзэж байгаагаар гэмт хэрэгтнүүдийг илрүүлэх болон шийдэхээс гадна халдлага үйлдэх шалтгааныг тодруулах хэрэгтэй гэж үзэж байна. Иргэдийн болоод нийгмийн хэв журмын аюулгүй байдлыг хангах, халдлагад өртсөн иргэдийг чанартаа сайн эмчлэх, хэргийг илрүүлэхэд хууль хяналтын байгууллагын ажлын уялдаа холбоог зохицуулж ажиллахыг ерөнхийлөгч анхааруулжээ. Богино хугацаанд сайн ажиллаж ажлын үр дүнг мэдгэдгийг ерөнхий прокурор болон холбогдох сайд нарт үүрэг болголоо гэж Украины ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээлжээ. Баасан гарагт болсон цуврал халдлагаар 26-аас 30 хүн бэртсэн бөгөөд 3-аас 5 хүн хүнд байдалд байгаа ажээ. Одоогоор энэ халдлагаар нас барсан хүн байхгүй байна. Халдлагад өртсөн бүх хүмүүсийг сэргээх, эрчимжүүлэх эмчилгээнд хамруулсан гэж Днепр Петровск хотын дарга Иван Куличенко мэдэгдэв. Хотод Майн баяр болон бусад бүх олон нийтийг хамарсан баяр ёслолын ажиллагааг цуслаад байна. Одоогоор энэ халдлагыг хүлээх болон хариуцсан тухай мэдээлэл байхгүй байгаа ажээ.